CBCT танин мэдхүй суурилсан энерх сэтгэлийн сургалтанд тавтай морилно. 4-р бүлэг. Өөрийгөө энерх 1-р хэсэг. Өөр тухтай байдлаар сууж бие сэтгэлээ анзааръя. Битэн чангарсан, чилсэн хэсэг байвал одоо сунгаж суллаарай. Яг энэ ихшинд бие сэтгэлийн мэдрэмжээ ажиглая. Хэрв та хүсвэл хэд удаа гүнзгий амьсгал авч гаргаарай. Алхуур зөөлөн амьсгал авахдаа хэрв та хүсвэл хүчил төрөгчөөр дүүрэн цэнгийг агаар таны бүх биеэр тархаж эд эсийг тэтгэж байна хэмээн бодоорой. Харин амьсгалаа гаргахдаа биеийн чангарсан хэсэг суларч, сэтгэлийн аливаа төгшүүр зовнил гадагшлаад, бие тайвширч, сэтгэл ямар нэг байдлаар тогтун, эсвэл хөнгөрч байна хэмээн төсөөлье. Хэрэв өнөөдөр сэтгэлээ тогтоох нь хэцүү байгаа бол хэсэг хугацаанд өнөөдрийн тасгалыг завсарлаж, өмнөх бүлгийн бяцлаглаа хийж болно. Одоо бэлэн болсон бол сэтгэлийн гүнд орших сайн сайхан тэмүүлэх, бэрхшээл зовлонгоос ангижрах хүсэл эрмэлзлээ эргцүүлэн саная. Үүний дараа хэсэг хугацаанд альва бүтлгүүтэл алдааны үед өөртөө хэрхэн ханддгаа эргэн санаарай. Энэ үед танд ямар бодол, таагүй байдал бий болдог вэ? Ямар сэтгэл хөдлөл төрдөг вэ? Аливаа алдаа бүтлгүүдэл тохиолдох нь амьдралд байх л зүйл. Түүнтэй холбоотой янз бүрийн сэтгэл хөдлөл төрөх нь чамсны зүйл боловч зарим үед сэтгэл хөдлөлийг оч байх үст түүнийг өдөөж өөрийгөө гэмтэх хэмжээнд хүргэдэг. Алдаа бүтлгүүтэлтэй тулгарх үеийн бүхэндэл өөрийгөө хэд шүүмжлэх байдалд хүргэнэ. Сэтгэл гонсоож өөртөө хатуурхаж буруутгана. Энэ үед бүтлгүй амтан хүнд ч хэрэггүй, чадваргүй гэх мэтийн бодлууд төрж магтгүй. Одоо бодоод үзье. Яг одоо тохиолдсон ямар нэг алдаа, дутагдал, эсвэл хүсээгүй нөхцөлийн тухай бодох үед танд ямар бодол сэтгэл хөдлөл төрж байна вэ? Энэ үед та өөртөөгөө хэрхэн ярилцаж байна? Хэрв танд сөрөг сэтгэл хөдлөл, хатуурхсан дотоод хариу үйлдэл ажиглагдвал бол энэ байдлыг илүү өргөн хүрээгээр авч үзхийг оролдоорой. Алдаа бүтлгүүтэл зөвхөн танд л тохиолдоод байна уу? Эсвэл энэ нь хүн бүрт тохиолддог зүйл үү? Цаг хугацааны туршид ямар нэг алдаа гаргадаггүй хүн гэж байгаа болов уу? Хүн төрлөختний нийтлэг шинжийг инхүү авч үзэх нь ямар мэдрэмж танд төрүүлж байна вэ? Зөвхөн надад л энэ бүхэн тохиолдоод байна гэсэн бодлоос би ганцаараа биш юм байна гэсэн бодол руу шилжсэн өөрчлөлт гарч байна уу? Хэрв ийм өөрчлөлт гарсан бол танд ямар мэдрэмж төрж байна вэ? Заримдаа өөртөө хэд хатуурхаж буруутгасны улмаас надад болж байгаа сайн зүйл нэг ч алга гэсэн бодол төрөх нь бий. Гэвч бидний хийсэн алдаа дутагдал биднийг тэдгээр алдаа дутагдaltaй адилхан болгох ёсгүй юм. Бид бүх зүйлийг хийж чаддаггүй байж болно. Бүхнийг чаддаг хүн гэж үгүй. Гэвч хүн бүрд чаддаг ямар нэгэн зүйл байдаг. Одоо өөрийн чаддаг, өөртөө сэтгэл хангалуун байдаг чадвар, зүйлсийнхаа тухай тунгаан бодоод амьдралдаа сайн, бүтэмжтэй байгаа талуудаа
илүү тодорхой санаарай. Ийхүү тулгараад байгаа нөхцөлийн тухай илүү өргөн хүрээгээр авч үзэхэд одоо байгаа бэрхшээл, асуудлын талаарх таны мэдрэмж хэрхэн өөрчлөгдөж байна вэ? Энэ мэдрэмжээс өөрийгөө хүлээн зөвшөөрөх, алдаа дутагдлын үед өөртөө сайхан сэтгэлээр хандах мэдрэмж айжмаар төрж байна уу? Хэрэг боломжтой бол энэ мэдрэмж дээрээ сэтгэлээ тогтоогоод түүнийг зөөлөн, тайтгаруулагч гэрэл болон чэднийтэнд гол таслаа хэмээн бодоорой. Энэ гэрэл таныг амьсгал авах бүрт томорч, таны бүх биеийг дитгэн дүүргэж байгааг мэдрээрэй. Энэ гэрэл таныг амьсгал авах бүрт томорч, бүх биеийг танд дитгэн дүүргэж байгааг мэдрээрэй. Эцэст нь амьдралын альва өсөлт уналтын үеийг ийхүү өргөн хүрээгээр авч үзэх нь ямар ач тустай болохыг эргцүүлэн бодоорой. Ингэснээр бидний сайн сайхан бусдад харилцах харилцаанд ямар хувь нэмэр оруулж болохыг тунгаая. Энэхүү бяцлаглыг хийснээр танд төрсөн сайхан мэдрэмж, сайн үр дүнгээ сайн сайхан болоод бие сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй хин нэгэнд хэрв та хүсвэл зориулж болно. Ийхүү зориулахдаа илүү олон хүнийг зориулахдаа багтааж болно. Бяцлаглаас танд төрсөн ухаарал ур чадвараа өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх хэмээн зорилго тавин бяцлаглаа өндөрлөөрэй. Баярлалаа.